За манайд болохоор бүтээрийн өвчлийн бактери байдаг. Сүм өвчлийн бактери биш гэсэн үг. За Монголд зарагдж байгаа нийт бактериудын 99% нь сүм өвчлийн бактери байдаг. За бүтээрийн өвчлийн бактери гэдэг нь юу вэ гэхээр за сая 2022 онд Солонгост анх одоо дэлхийд 2 дахь удаага нээлт хийгдэж гаргаж авсан нера хүүхдийн зунгнаас гаргаж авсан бүтээрийн өвчлийн бактери байдаг. К бүрхүүлтэй бактери буюу одоо амьдрах чадвартай, дулаан тэсвэртэй, тэгээ бас ходоодны хүчил, цөсний хүчил тэсвэртэй бүдүүн гидс хүртлээр 80% нь амьдараа одоо бүдүүн гидсэнд очдог ийм бактери байдаг. За энэ бактери нь сүм өвчлийн бактериас юугаар ялгаатай юм гэхээр сүм өвчлийн бактери ингээд энгийн тасалгааны температурт байж хатаа хүчээдэг байхгүй. Тэр чинь уг нь амьдараа хүний ходоодонд ороод 12 хуруу гидс, нарийн гидс тэгээ бүдүүн гидсэнд очиж үйлчлэгийг үзүүлэх хэрэгтэй байхгүй. Гэтэл тэр чинь бүдүүн гидс хүртэл явдаггүй байхгүй. Хүний одоо ашигтай бактерийн ихэнх буюу 90 гаруй хувь нь бүдүүн гидсэнд байдаг байхгүй. Гэтэл манайхан зүгээр ингээ ашигтай бактери угаал яваад тэр нь бүдүүн гидс хүртэл явдаггүй л гэсэн үг байхгүй. Тэгэл өтгөн хаталтанд байгаал байдаг те энэ бактери угаад ямар ч нэмэргүй маа гэсэн хүмүүстэй би айгүй их таарсан. Тэгээ бүдүүн гидс гэдэг чинь өөрөө хүний хоёр дахь тарих. Бүдүүн гидсэнд хүний дархлааны 80% нь бүрдэж идэг. За манай монголчуудын хувьд болохоор ингээл замын төвөгжрөлд ороод суугаал хөдөлгөөний дутагдaltaй. За Монголд ирээд замын төвөгжрөлд орохоор усны дутагдалт орчиж байгаа. За яг бас ингээд нөгөө тэр мөрийгээ тооцоолоод одоо ингээ усаа аваад явдаг хүмүүс бас байгаа л гал та. Гэтэ ихэнх хүн ингээ анзаараад хараад тахад те ингээл таксийн жолооч нар хажуудаа ус тавьж өгөл хахад байхгүй л байгаа. Тэгэл 3 цаг төгжрөхэд хүн усгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр бүдүүн гидсэнд нөгөө нэг хорт нэгдлүүд чинь бидний эзэн уусан юмны те бүх хортой нэгдлүүд нь бүдүүн гидсэнд очиж хоригдлогдчихж байгаа юм. Тэгээ бүдүүн гидснээс тэрийг гаргадаг юм чи баас шүү дээ те. Гэтэл өтгөн хата 3-4 унчиж. Тэгээ эргээд нүтгэндөө хүмүүс хортоод эхэлж байгаа юм. Тэгээд дархлаа султай, харшламтгай. Одоо би уг нь гайхгүйсэн сүүлийн үед л одоо би юмд харшилдаг болчоо тийм. Сүүлийн үед миний арсан дээр тууралт гардаг болчлаа. Сүүлийн үед би одоо псироцтой болчлоо ч гэдэг юм уу тийм хүмүүс айгүйх тааралддаг байхгүй юу. Тэгэхээр хамгийн түрүүнд та хэд маань одоо бүдүүн гидс хүртэл явдаг тэр бүтээрийн өвчлийн бактери гэдэг юм авч уугаач гэж зөвлөмөр байгаа юм. Тэгээд усаасаа уугаач. Тэгвэл өтгөн хаталтаас эхлээд арилжгаа. Тэгээд тэр бүтээрийн өвчл гэж юу хэлээд байгаа юм гэхээр тэр бүтээрийн өвчл чинь өөрөө бүдүүн гидсний эпителисийн хоол байхгүй. Богино гинжит өөхний өвчл. Тэр нь юу вэ гэхээр бүдүүн гидсний эпителисийн хоол гэж ойлгоход болно. Тэр хоол нь байж тэр эпителисүүд ажиллаж ээж бүдүүн гидсний өтгөн хаталт арилдаг. За өтгөн хаталт арилснаар яах вэ гэхээр нөгөө дархлаас сэргэж эхэлдэг байхгүй. Манайд псироцтой хүмүүс айгүй хэрдэг. Ам дамжаал ирчдэг. Псироз үнэхээр зүгээр болдог байхгүй. Гэхдээ тэр чинь нөгөө архаг явцтай тахилтд өвч учраас шууд идэгрэнэ гэж бол би худлаа хэлэхгүй. За нэг одоо псирозын үед уудаг тийм багц байдгийг. Тэрийг нэг 3-6 сар уухад үнэхээр л псироз нь арилдаг. Надтай бол маш олон хүмүүс таарлаж исэн. Тэгээ псирозтой хүн байвал бас манад ирээд үзүүлээрэй гэд би бас хэлмээр байна. За ийм байна. За энэ бүтээрийн өвчлийн бактерийг болохоор хамгийн анх Японд 1960-ад онд гаргаж аваад одоо байнга хэрэгжилж идэг. Дэлхийн дахинд одоо Япончууд тэрийг экспортлдог байсан байгаа байхгүй. Тэгээ Солонгос хүртэл одоо импортоор оруулж ирж авдаг байсан. Тэгээ 22 онд өөрсдөө 10 жил судалж агаад одоо нера хүүхдийн зунгнаас гаргаж авсан ийм бактери байдаг. Японых нь болохоор том хүний зунгнаас том хүний бааснаас гаргаж авсан ийм бактери байдаг. Тэгээд маш сайн үр дүнтэй дархлаа маш сайн дэмжиж өгдөг. Өтгөн хаталтын эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. Халдвар төвчин болоод харшлын эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. За сая сүүлд 23 онд хийсэн судалгаа байсан. Маш олон төрлийн хавдраас сэргийлж байна гэсэн ийм судалгаа гарсан байсан. Тэгээд та хэд маань сонирхож ивэл те манай одоо хүмүүстэй үзэж байгаа хүмүүс сонирхож ивэл та хэд маань
бүтерийн хүчлийн бактери гэж юу юм бэ? Бүтерик аксид гэж юу юм бэ гэд нэг хайгаад үзээрэй. Заавал уншаарай л гэж би хэлмээр. Бүх насныхан уух боломжтой. Хүүхэд том хүнийх гэж 2 янз байдаг. За хүүхдийнх нь бүр ангир сүний уурга муургатай. Тэгээ одоо ер нь диатез, экзем гэдэг чи айгүй залууччээ гэдэг шиг айгүй нялхнараа хүүхдүүд айгүйх гардаг болчих. Тэгээ тэр хүүхдүүдийг харахаар л бүр нөгөө хүүхдийн бактери зүгээр өгөө явуулчмаар санагдаад тийм. Тэгэл зүгээр болчих шүү дээ. Уг нь D витамин ингээд зохих тунгаар нь уулгаад D витамин өсөөд тий К бактери ингээд уугаад ирэхэд хүүхдийн тэр диатез, харшил энэ тэр зүгээр болдог байхгүй. Маш олон тохиолдлууд байгаа. Тэгээд үнэхээр одоо ингээд ээжүүдтэй ингээд таарахаар маш олон төрлийн юм хэрэглэсээр байгаа бүр хаширсан байт юм билээ. Яг үнэндээ бол энэ цайн, тэр цайн, энэ цайн гэсэн, тэр цайн гэсэн гэл нүг хүний ам дамжаал баахан юм хэрэгэлсэн. Тэгээ тэр нь үр дүнгүү. Би бол тийм ээжүүдтэй маш их таарч исэн. Тэгээд уулгаад та ядаж нэг 10 хоног уулгаад үзээч гэдэг юм уу те. Тэгж жагаад ууж үзээд манай ээж айгүйх баярлалаа амчээ. Тэгээ таны зөвлөсөн тэр ингэж уугаа. Тэгээ зүгээр болсон шүү гэдэг. Ийм мессежүүдийг, ийм комментуудыг, ийм одоо хариултыг надад айгүйх өгдөг. Би тэрэнд нь урамшиж явдаг та. Ангир сүүний уурга гэхээр эхийн ангир сүүний тий анх дөнгөж төрсний дараа ихээс гардаг ангир сүүний уургийг агуулсан гэсэн үг юм байна. Тийм. Ангир уурга амлуулна гэж ярьдаг үлээ монгол хүмүүс тий. Тэр ангир уурга амлсан хүүхэд дархлаа сайтай болдог гэж ярьдаг тий. Яг л тэр уургийг чинь эхийн ангир сүүний уургийг тэр бактери дотор хүүхдийн бактери дотор хийсэн байдаг байхгүй. Тэгээд нөгөө дархлааг дэмжиж болох юу вэ? Би дээр түрүү хэлсэн те нэг сумаар одоо 3 4 тулаа буудах боломжтой манай бүтээгдэхүүн гэл хүүхдийн К бактери гэхэд К бактери байна, цайр байна, витамин D байна те. Тэгээ бета глюкан байгаа. Тэгээ ангир сүний уургатай. Хүүхдийн дархлаа дэмждэг одоо 5 төрлийн юмыг нэг савны дотор агуулсан байгаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүүхд бол шал өөрлөлдөг. Уугаад ирэхээр. Тэгээ нөгөө нэг 60 градус болоод 60 градус тэсвэртэй учраас сүү мүнд нь хийгээд найруулаа уулгахад айгүй тохиромжтой. Бантд нь найруулаад хийгээд уулгахад бас их тохиромжтой тий. Тэгээ нэраа хүүхдээс хэдэн ч насны хүүхэд ууж болохоор юм дээ. Одоо ийм К бактери байдаг.